Энэ бүх төлөвлөж байна. Ангууч, зохиолч, сойрхын продюсер, зохиолыг үнсэн Мэнд Жаргалын Батмагна. (2015 он) улсын хайранд хүмүүжээд гарч ирсэн Ховон хочод даваад зориод очих ах トゥ амар садан байсангүй. Нутаг зүгийн салхиад сээж ариусхан даллавч ах トゥ гүй өнчинэр дахиад л ад үзэгдэж амин хамгаалахаар нудраг зангидаад удлугүй буцаад ажигдах жавартай зөн сэтгэлд хүйтэн хойргинах тул хавар болтол энэ нутагт амьд суугаад өөрөө нь хар хувь тавилангийн дөөргөн харах бодолтой хэд хонов. Аймгийн төвийн бараанзах бараадаж шилэн савта шингэн эдэгээр ундаалах адын хүсэл давтсан арваад хүмүүсийг царайчлан очихоос өөр арга чарга байсангүй. Хонцтон дургүйч гэлээ. Золбин охид шиг бүүрлэхэж хөөсөнгүй. Хөлбөн зүлбэн амьдрал дунд үг хөлийн олцох монгол хүмүүс болохоор хаанаас ирсэн хэн болохыг шалгааж зовоосонгүй. Олснон хуан шүү гэсэн дотоод журман сануулаад өнгөрлөө. Хүний ядарсан хүн тусалдаг хорвоогийн жимаар бэбиэм бараада цугласан тэр хүмүүс өдөртөө тарж шүндөн цуглан захын хой талын цэцэрлэг дунд хоног төрүүлдэг болохоор ховон давааг адлад зовоолгүй ам бүлийнхэн тонд оруулсан билээ. Тэд түүнээс алдар нэрийн ч асуусангүй. Халмиг өсгүй нүцгэн толгойг нь хараад л ховон гэж дуудах болов. Ганц нэг ачаа өөрч хог шүүрдэж түлээ хөрөөдөж олсон 5-10 төгрөгөн нөгөө хэдийнхэн дундын санд нийлүүлж архины өнөр хөлсний шинхэт нь хувь нэмж саргаран амьдарч байгаа билээ. Уйлж дуулж хэрэлдэж хилцэж хал болгүй дурлалцаж хулгай хийж амьдарч урсан тэдний багшаархан зайтай хажуулж туулж ирсэн амьдрал цаашид үзэх зовлонгон эргцүүлж хэвдэх ховон даваад хавар болтол тэсгэл хэрэгтэй. Өөрөө унаж усны шууд ирэх үед л нутгаан тэмцээ. Хонгор нутгийнхаа тарлан улсын дунд эрх хүн шиг амьдрнаа. Хэмээсэн далд бодол эргэлдэнэ. 3 жилийн өмнө айлын адуу зовчулсан гүжир хэрэг өөрч нэг л мэдхэд гав гинж зөвлгөн 1080 хоногийн 20 хилаар шийтгүүлэхтэн өнөөдөр шиг гуниж гутарсан үгүй билээ. Өмсөх хувцсгүй, өл залгах хүнсгүй, өвлийн хүйтнийг яаж давандаа гэсэн хүндхэн бодол өөрийн ирэхгүй шаналгах агаад дөрөвхөн хувцастай шартайхан нэгнийг өдөж өөртөө таарсан зодон хийж хуучин газартаа цоожлогдох эсвэл хулгай хийж азан үзэх хоёрхан замал сэтгэлдэнд зурааж байлаа. Ховон даваа өрөөл гүжир хэрэгт хэлсээр яллагдсан хэмээн хэн нэгэнд гомдолтой өшөрхөж яваач. Үнэн хэрэгтэн хамт явсан хоёр нөхөртөөгөн хамжиж хэдэн адуу хөөсөн нүглийнхэн горыг эдэлсэн хэрэг байлаа. Хоёр найз нь хилман ололцсон өгсөн хувилдж бүх бурууг ховон даваад тогсон гэдгийг шүүх хурлаар орохдоо л мэдсэн юм. Үгүй би дахиж хулгай хийхгүй. Өлсөд сангавч золбин гүлэг шиг гасалж явсаар өвлийг өнжиж хавартай золгоно. Одоо дахиж алдах эрхгүй гэж бодоод шүд зун тэсгээр төвчээрийн дундалж байлаа. Аманд хараа шүдэн булга цохиулсан эрчүүд аваал ихнэрийн төргөн гээсэн бүсгүйчүүдийн хар яр хийсэн хараал ерөөлийн үгийг сонсоод хэвдэж байхдаа өөрийгөө ч удахгүй эднээс ялгархгүй болондоо хэмээн бодож байлаа. Гэтэл сүүлийн 3 хоногт өнөөхөд нэг л зүйлийг нухацтай ярилцуулсныг анзаарав. Зарга нараагаа харамлаж амин өхөөс боцохгүй архирч явдаг хар бархсын нүдийг манан байж юм. Та нар хаашаа явах гэж шивнэлдээд байна? Гэд сэмхэ асуухад хойд сумын мянгатууд өвөл хавартаа малчд хайгаад ирдэг юм. Ганцаараа явах хүнийг тоож авахгүй. Харин эхнэр нөхөр хэмээсэн хосуудыг дуртай сонгож авдаг юм. Тэгэж ер нь хосоороо явах нь дээр штэ. Ер нь малан дагаж яваад ирэхэд мань мэд халуун цаа аях шилтээ сууж байна гэж шивнснэн чихэнд нь хошоогоо наах шахан ойртож ядчил өвлийн шин өврөн бүлээ зүйлэн штэ. Хар уснаас холдож хэр дагнаасаа салаад өвлийг өнтөө давхад хэрэгтэй. Чамайг надтай явъя гэвэл би хар бархааг жилээ гэж хэлээд учиртайхан нударлаа. Зарга нараагаас болж хар бархастай гар зөрүүлээд амжсан болохоор холхон явахыг хичээх болсон учиртай.
Хавн зогсон молзон толгоогон ноос малгаагаар нууж явдаг хоовн давааг хар гэрээс халагдаж ирснийг анзаарсан нараа бүсгүй хүн сүрэг хэмээн сайрхах дуртай тэнмэл ирчүүдэн наргих хойгуур нүдэрмэн дуудаж орц хонгол тойрч гүйсээр олны нүднээс далдхан газар дагуулж ирсэн удаатай. 3 жил бүсгүй хүний бүлээн амьсгалд ойртолгүй эмнэгшиж хагссан эрх хүний хүсэл тачаал задгаа асгарсан тэр үдэш уур омогтой бархас хэмээх догшин нэртэй эргчин эмэгчнийн үзээд эцэст нь хүч тутхан эрхэнд хөмсгөн зад зохиулаа салсан билээ. Чамтай хамт хөдөө явж болохгүй. Танаа хөрц хар чинь мөшгөж ирээд няц гიშгэх байлгүй. Гээд нуг инээх үед нь даваагийн ахар сүүл рүү пэтхийдл өшөглөөд авахд зочин ухсхийж гар зангидан босвол хар баргасан шанааны сарв шазав татав хин уурсаж байлаа. Хөөе бархаа, хараа чи яачих вэ? Наад чи малчин болмоор байна. Бархаахад хилээд өг гэхээр нь л арга заацсан штэ. Гэхэд хартаа эрийн царай арай зөөлрлөө. Хэд хэдэрэн амжирхах тэр хэдэн аригчид дунд чимгээ гэх бондгор бор бүсгүй эрж очин явхагаад харчууд өдөж хоргоовч нүр өгөхгүй сууж угаад алга болдог байлаа. Чамааг ганцаараа очивол малчнаар авахгүй. Балаа баясаатай хамт явчих гэж хар бархас хэлээд инээлээ. За яршиг. Цаад балаа чи нэг л өглөө хамаг хувцс мөнгө төгрөгийн сэгсрээд алга болчихно. Чи хуучин амарга яаж игээд л хоолтой байх гэж үйлээ барах юм аа? Ер нь чи өөрөө баясаатайгаа яв гэж зарга нараа ширв татсан биш бөөн хэрүүл болоход даваа зүхтах шахан холдов. Энэ үед нөгөө бондгор чимгээтэй тааралдаж толгой дохин мэндэлж ганц нэг үг солих шалтак хайлаа. Танаа атманууд зарга нараагаа булаацалдаад алдж байна. Чи хөмсөг төмсөг хоёроо мөрийн тавиад хаширсан гэсэн үү? Гээд тас нээхэд жижигхэн давхраатай хар нүдэнд нь бяцхан гэрэл гялс хийлээ. Хөөхн үдтэй юм аа. Гисэн зүггүй удал зурс хийсэн ч дахин харахаас зөргшээлээ. Чимгээг үдсэн хоргоосон харчууд сүүдрийн өвгөж мууган үздэг гэсэн ярэ өнөө хэдийн дунд танивчилж явдаг билээ. Нарааг булаалдаггүй. Өвөл хавартаа хосгосоор малмалдаг болтой. Хосоо сонгох гээд ан маань хэрэлдэж байна. Гэхэд чимгээ дуурсангүй. Нэрээ малчаа авдаг юм гэж даваа суугаад хариу хүлээлгүй. Өвөл энд хөлдөж өгөх гэж явснаас малмаллаад хоолундтай хэд онох юмсан. Даанч надтай хосволж хий явах вэ гэж хэлээд гунигтайхан эвшээлээ. Би ч бас явмаар байвч танайхан дотроос хүнд нь найдаж хамт явах вэ? Малаанчийнхуу ээлж дараагаар харж эргэж тойруулаад байж болох байлгүй. Харин шөнийн бор хоногт өдөж хоргоон өвөр төрөй тэмтэрч уур хүргээд бүүн хэрүүл болно гэж яриад инээмсэглэв. Чимгээ ахан чамаас нуугаад яхав. Би шоронгоос саяхан суллагдсан. Хавар болтол хөлдөөс болчихгүй тисмээр байна. Чи ахтайгаа явах уу? Би чамд хуруугаан бүхэл харцаанч тусахгүй. Төрсөн ах トゥ хоёр шиг 3 сар амьдарч өвлийн жаврыг хамт үдий гэж хэлээд толгоогоон иллээ. Намайг хараалчиг сонсоогүй юу? Гэд хүйтнэр инээсэн бүсгүйг аргадангуй харж чи арай ахыгаа хараахгүй байлгүй дээ гэж түүний үгэнд эцгсэн янзтай харлаа. Надад муу юм хийхгүй болж хараахгүй л дээ гэд инээ далдан харах нь өөртөө их л бардам харагдах ажээ. Энэ хүүхэн чинь нэрээ хар хилтэй юм биш үү гадаа гэсэн хүндүр бодол зурс хийхэд даваагийн бодлыг тааж мэдсэн янзтай нэмсэглэж олон хүнийг энэ орчлонгоос явуулсан нүгэлт эмдээ би гэд тастас энийх нь их л цоо харагдах ажээ. Чи тэгээд надтай хамт явах уу гэж асуусан даваа руу нэмсэглэн харж та ижил хүстэй юм уу гэж даажинтай энийгээд хариу хэлэх завдлаггүй. За яах вэ? Надад хуруугаач хүргэхгүй байгаад байж чадхал байх. Би таныг өдөж хоргоовол та яах вэ? Гэж илт басамжлангуй харлаа. Ах нь арай жижиг хүстэн бишээ. Гэхдээ бас дээдод улаан хоолойгон хямгатаад явхаа мэднэ гэж хэлээд толгой дахив. Би явбал аавынхаа боргорыг авч явна. Айлын гадаа хураалттай зэвэрж байгаа. Өөрийн гисэн гэртээ байвал аштаач гэсэн замын дундаас боцхуулбал олсон хэдэн төгрөгөн унааны зардалд өгөөд хоосоо оцронд гэж хоовн даваа хэлв. Энэ оройноос хойш сэм сэмхэн уулзаж чимгээгийн гэрийн дутуу хөтөөг нөхөж хаалгуудыг засаж сэлбэн хит хонох үед малчин авна гэж эхний хүн ирээд хар бархсыг нараатай хамт өөр 2 хүнийг дуудаж аваад явж одлоо. Гэтэл оройгоосон халзарч яваа ахмигээр ирээд малмаллах хүн сургалж явааг мэдсэн даваа чимгээ 2 бусдын нүдийг манан эргэж тойрсоор уулзав.
Та хоёр чинэм хайр сэтгэлээр холбогдсон эхнэр нөхөр үү? Харилцсан тохиролцсон хамтран амьдрагч уу? Гэж асуугаад чимгийг сонжингүй харах нь нөгөө л хараалч гэсэн хар хорын үг чихийг дэлсэн хэрэг байлаа. Танд аль нь хэрэг болоод байгаа юм бэ? Малаа маллуулмаар байвал бид хоёрын хэн байх нь танд хамаагүй босоо. Гэж төс тас хэлсэн чимгээ өөд зэвэзэнгүй харсан мөнөөхөр дугайхан босож яваад өөр хоёр хүнийг дагуулan явхад чимгээ чимээгүйхэн нулимсан арчиж байлаа. За яах вэ? Хоёулаа гэрээ барьж үзье. Дутуу хөтөө юм байвал засаж сууя. Гэж хэлээд чимгээг дагуулan явлаа. Гэтэл нэлээн биелэгжүү байрын эд дунд насны эр гэргээтэйгэн ирээд даваа чимгээ хоёртой уулзахад бид хоёр өөрийнхөө бор гэрт амзуунаа. Дайгаад хүргээд өгвөл төвөг болохгүй шиг амьдрна. Гэж даваа хэлээд чимгээ рүү харснаа хөх бууцны хөлд хөлбөрч өссөн болохоор хэдэн малан хизээ бэлчээж хэдийд хураахаа гадарлана. Өдөр бүр ирж хянад цагдаад хэдийдэн малан хотлол өглөө төдийд бэлчээ гэж зааварлаад байвал гэдэн гэж өвчин шилэн хүзүүгээр хатгахчдаг юм. Гэж нэмэж ярив. Амрах хүн ая данган амьдрах хүн арга байн олчих байлгүй дээ. Гэж малын эзэн хэлээд эхнэр өдөн толгойд өгсөн өдрөөс хойш хэдхэн хоноод дорны их талд бор гэрэм барьж тулгатай галам бадраалаа. За та хоёр төр зуурхандан 1000 хонтойгон 200 үхэр давхар харж байна уу да. Догтой малчин олдохгүй байна. Гэж хэлсэн эзэндээ за яах вэ? Бид хоёр өхөр хонон бүгдийг хариуцсан маллаж болно. Харин та өөр малчин төхөлсөн бид хоёрт хуваагаад өгчих. Гэж ховон даваа ярив. Дүүнэр цайгаан сүлж уугаарай. Гэж хэлсэн айлын эхнэр дөрвөлжин савтай орсон өгөхөд даваа носон малгаагаан сөхөн инээмсэглэж бэж малын захтал өссөн үндэ. Дэлэнтэй сүгэн барахгүй сүндэн болсон энэ олон туглыг харахлаар эхийн саамаар санагдах юм. 20 үнэ намгууруулж аваад саагаас урагчих бол та наашин сүү зөөх биш. Бид танд өрөм зөөхий өгөндөө. Гээд инээлээ. Иш дөөмэн хэн тэр үнийг саахав дээ. Социализмын үед үний бүрээ сүү авах төлөвлөгөөтэй саасан сүгэ машиндаж мойлтой тос өмхөж явлаа шүү дээ. Гэж мянгад баяраа хэмээх баян ир инээлээ. Уг нь цагаа сургууль туглан хүртэл номхон болж үнэмэл доктортой болно доо. Бид хоёр 5-10 үнээс саах гэж ноцолдвол та хоёр минь уурлах болов уу гэж айх юм. Гэж даваа хэлв. Чадал чинь хөрвөл бүгдийн саасан ч болно. Ахан цагаа идэх чинь авах хүн олоод өгье. Гэж урайлахын хэлв. Хар бага наснаасан сарлаг хайныгийн эмнэг гунтай ноцолдож нэмрийн гунж сайлд сургаж өссөн даваад хөдөлцөгсөн талын улаан үнээг сайлд сургах нь ямаа төхөрхөөс амархан санагдаж байлаа. Олон улаан үнэнээс хөхтөлнг нь харж сүндэн буйсан 10 дугуйлтай үнэ хашиж аваад эхийн саах гэж хэд хоног ноцолцсны хүчинд цайны сүгээр тасрахгүй болж өрөм зөөхөж тавглах болсон байлаа. 2-3 шонгийн мод босхон хүн ойртуулахгүй бүдүүн улаан үнэнүүдийг бугуйлдан авч шонтой хүлээд янгантал тушиж байгаад саахад сүүлэрийн шавчхаас өөрөөр яагсан билээ. Эврэрийн сэжиг шахан тонгочих 3 алаг үнээг дээсэн амгчаар дөрлсөн болохоор мал маллаж өссөн даваагийн эрхэнд бууж өгсөн мэт номхрог харсан чимгээ удалгүй тогоо дөрвөн сүү хөөрөл суудаг боллоо. Чимгээх хоёулаа тараг бүрж айраг эсхэн тогоон ирэхүүдээ. Сүүгээр амталсан аруулч шүдтэйхэн хүний араан дуусан шүү дээ. Гэж хэлээд тастас инээж байгаа даваагийн хөдлөх аяглах бүхэн нь унган Монгол арын шин өсгөөс сурсан малчин хүний хийж дадсан ажил ажээ. Дэрэгдэн эр хүн ажил шалмгаа болохоор чимгээж зүгээр суугаад байж чадлагүй хамжаа дэмжээ болсоор нэг л мэтгэд сар шихам хугацаа нүгэд одсон байлаа. Тосомдогдсон цагаан аруул хүлхэж өрөм зөөхий тавгалсан даваагийн дэрсэн мянгат баяраа хоёр усны нэрмэл амтрхан балгад суухтан. Гүй та хоёр чинь хайр ихнэрээ найрлцууд юм биш үү? Гэж тоглоом болгон хэлсэн үгэнд даваа их л ундуудсан. За ах минь бид хоёр амьдрахлаг зүтгэж суугаа. Танаа үнээг сааж ганц нэг аяг тарг долоос нь үнэн. Сүү сайл борлогдохгүй болохоор тарг бүрж аарч шахсан мэн чүнэн. Таны сэтгэл зовоод байгаа бол хэдэн өхрэн авахгүй юу дөө. Дам бог маллвал бид хоёрт ч амар юм уу? Гэхэд баярагийн эхнэр нөхөр өдөөнд зэгсхийн хараад яалаа гэж те даваа минь баяр ах нь үг гэлчгээд дараа нь боддог цагаан цайлган хүн. Та хоёр маань ийм сайхан малч хүмүүс болохоор ах чинь бахархчл хэлж байгаа үг шүү дээ. Бүү муу юм боддоо. Үгүй энэ харуулын амттайг яана гэж хэлээд цангин болон инээлээ.
Баярааха. Та дараа ааруул хийхэд даван уут өрөм зөөхөний томхон сав авчирч өгөөрэй. Бид хоёр сайлаа хураах савгүй сандарчилсан гэж хэлээд ууд дүүрэн ааруул ээзгийн том савтай зөөхий өгтөн. Аха. Та сайхан шимээ арх аваад явал да. Орой ундахта халаагаа дуухад сайхан унтан шүү. Манай даваа арх тоохгүй хүү юм. Нэрсэн архи асгалтай биш те. Бууж мартсан хүнд өгч чадахгүй зовлон байна. Согтоо хөлчих хүмүүс салхаан байж хул төв гэд жаргалтайхан инээж байлаа. Тэг. Ахан авч очоод хэдэн найз нартаа бэлгэлж архины дээж амсуулъя. Амтанд нь орчихвол мөнгө төгрөгөөр зарна шүү дээ. Зөөхийч ховор юм нээл нэг. Хураагаа тэгвэл авхэн мундахгүй гэд инээд алдан суулаа. Хүйтэрхээс өмнө унаамартай болохгүй бол хэцүүдх нь дээ. Намрын айлган цагаар мотоцикл шиг хэрэггүй унаалга. Морин унаад модон дохоод явах чинь над чиг хүнд жаргал шүү гэж хэлсэн давааг сайшингүй харсан мянгат баяраа. Манай хэдэн адууч ойрхон бийлдэ. Бүдүү морд энэ бойнд өгсөр байгаад эмнэг голцоо үрээ мордл үлдсэн. Адуучин хүмүүс л ингэж хэлсэн гэж ярьлаа. Та адуучинтайгаа уулзвал отрын адуутайхан ойртоод ир гэж хэлээд хэж. Эмнэг адуу яах вэ? Би өөрөө шилж угаад 2-3 унлаг даах морд барьж унаад намхруулчихна. Цагтаач дүүний үеийн залуустай дарвиж эмнэг адууны эрлэг явлаа шүү дээ. Хараа жимэлийн чиргүүлээд амтны тоог болохгүй байхаа гэд хөлсөө арчив. Тэгээ ахан нөгөөдөр адуугаан туугаад ир гэж хэлүүлчихье. Чи дуртайгаан барайд уна. Хойтонгоос унаа болчхоор гайгүй сайхан үрэмээр сургаж аваарай. Ахан дүүдэ бэлгэлье гэхэд тунгалаг тамирын итгэл шиг үг хэлж байна да та гэд гэр дүүрэн инээлдэв. Эзэн эзэгтэй хоёрын өдөж өгөөд өхрийн хурааж ирэхээр мордсон даваагийн араас сарвчлан харсаар хоцорсон чимгээд яг л айлын ихнэр болсон мэт санагдах нь сонирн байлаа.